За сэтгүүлчид их өнөөдрийн хүмүүсийн байлгая. Ардчилсан намын бүлэг өнөөдөр урд шаардлага үүсгэсэн. Тэрос өөрсдийн байр суурийг илэрхийлэхэд өнгөрсөн 5 өдрийн болсон хурлын үйл явдлыг зөвлөж анализыг байшгүй шаардлагатай гэж харж байгаа. Бодохгүй ардчилсан намын үндэсний бодлого хороонд болон ардчилсан намын их хурал урдгаар төлөвлөгдөж энэ хурлаар бид нар ардчилсан нам өөрийнхөө үндэс зүйл үжил баримтлал энэ хэрэгжиж байгаа асуудлуудаа тодорхой болох ёстой гэдэг энэ байр суурин дээр байгаа. Өнөөдрийн улс төрийн үйл явдлыг харахад ерөнхийдөө бол үжил бодлогын ялгарал уралдаан нэлээд хэмжээнд явагдаж байна. Нийгэмд үжил бодол хүмүүсийн хандлага яг өнөөдрийн ардчилсан Монгол улс ардчилсан чөлөө зах зээлтэй Монгол орны энэ үндэс зүйлд хар шүүгтүүд маш ихээр явагдаж байгаа бол ардчилсан нам эмчилж байгаа гэдэг үг. Тийм учраас энэ үеэр ч гэсэн бид их хурлаа бүрдүүлж өөрсдийнхөө намын үжил баримтлалыг батлах юм цаг хугацаа яхахгүй мөн болсон байна гэж бид харж байгаа. Энэтэй холбогдуулаад өнөөдрийн үүссэн улс төрийн нөхцөл байдал өнгөрсөн 5 өдрийн хуралдаанаар ардчилсан намын байр суурь энэ жидүүтэй холбогдсон хулгайтай авилгатай ийм засгийн газрыг огцруулах байр суурьаа нотолсон үед үүссэн үйл явдлын талаар бид нар маш сайн нарийн судалж нэг тийшээ болох хэрэгтэй гэж бид ингэж харж байгаа. Тийм учраас бол энэ намынхаа хурлын дараа бид нар бүлгээ хуралдуулаад яг байр суурьаа тодорхой илэрхийлээд цаашаа явах хэрэгтэй гэж бид ингэж харж байгаа маа. Тэгээд энэтэй холбогдуулаад өнөөдөр намын дотоод мэдээллийн асуудлаар ардчилсан намын дараа улсын хурлын гишүүн Эрдэнэ тав мэдээлэл. За та өдрийн амралын байлтай. За өнөөдөр улс орнд үүсэж байгаа улс төрийн эдийн засгийн нөхцөл байдлыг одоо хүмүүс сайн мэдж байгаа. Өнөөдөр улс төрийн хэд халалт өнөөдөр энэ сүүлийн үед нийгэмд нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал яаж өндөрч байгааг үндсэндээ нэг хэсэг хаана мартагнууллаа. Бид мэдээллийн төдийгүй ард иргэд бүгдийн анхаарал өнөөдөр улсын хурлын өнгөрсөн 14 он өглөө. За энэ 14 өдрийн хугацаанд үндсэндээ нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал улам бүр муудаж байна. Өнөөдөр олимпийн хойш 2600 тал хүрчлээ. Эдгээр шатхууны өмнө 2200 300 явчлаа. Сагсан дахь хэрэглээний одоо бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт доотлол нь 300-аас 500, дээдл нь 3000-аас 5000 төгрөгийн мэдээ явуулчлаа. За Монгол орны хамгийн гол баялаг болсон махан бүтээгдэхүүний үн маш одоо өндөр хурдтай өсөж байна. Сүүлийн үед олдсон ховордож байна гэдэг ингээд маш олон зүйлийг ярьж болно. За дээр нь хэд одоо хөөргсөн ард иргэдийн тархилгаа угаасан ийм одоо суртал ухаалаг бол маш хүчтэй явж эхэлж байна. Тэгэхээр бид 1989-90 онд анхны арчилсан эхлүүлэхдээ өнөөдрийн хүний эрх хэрэгчлөө арчлан шударгаас зах зээлийн энэ одоо нийгмийг бол байгуулна гэсэн ийм одоо зорилттой гэж энэ арчилсан бол эхлүүлсэн юм аа. Одоо 30 жилийн босгон дээр эргээд энэ арчлалын үнд зүйлс рүү дайрсан дотолсон ийм уур амьсгал бол ноёдлох маягтай болж нийгмийн хандлагын байдалтай харагдаж байна. Тийм учраас бид бол өнөөдөр энэ бүх одоо үйл явдлыг зөв тийш нь чиглүүлэх, хэрэгжүүлэх өнөөдрийн бидний анхны тавьсан одоо зорилтоо хэрэгжүүлж өрн төгс бий болгохын төлөө бол ардчилсан нам үйл ажиллагаа чиглүүлэх болно гэдэг үгсэнд хариуцлагатайгаар хэлмээр байна. За энд нэг зүйлийг бол хэлэхэд өнөөдөр аливаа улс төрийн нам өөрийн гэсэн дүрм журмтай байдаг. Улс орон гэсэн хууль дүрмтэй байдаг. Энэ одоо хүрээнд бол бид өнөөдөр ардчилсан нам бас одоо их хурлаа хийж, үндсэн дүрмээ баталж, дээд шүүхэд бүртгүүлж, хууль ёсны улс төрийн намын үйл ажиллагааг хэрхэн авч өнөөдөр хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. За ардчилсан намын үндсэн дүрм заасан дүрмийн зүйл заалтуудыг ардчилсан намын гишүүн бүр
ягшлал биелүүлэх үүрэгтэй. Энэ үндсэн баримыг хүлээн зөвшөөрч Арс намын үйл хэрэг үзэлтэй санааг хүлээн зөвшөөрсөн тэр хүмүүс Арс намд нэгдэж Арс намын гишүүн гэсэн их үүргийг хэрэгжүүлж идэж явах юм одоо дүрм журмтай юм нам байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ дүрм журмын хүрээнд одоо явах ёстой тэр үүргээ биелүүлээгүй зарим этгээдүүд бид бас намын үндсэн дүрмийн хүрээнд бол хариуцлага тооцох шийдвэр гарч байгаа. Энэ шийдвэр бас тааханд танилцуулъя гэж бодож байна. Энэний дараас асуулт хариулт ярья. Тэгээд Арс намын үндсэн дүрмийн орооны хуралдаанд тогтоо шийдвэр гаргасан. За энэ Арс намын үндсэн дүрмийн орооны тогтоо шийдвэрийг Арс намын ерөнхий дэргэдийн дараах 5 хамт томч танилцуулнаа. За та бүхэн энэ өдрийн амгалан ялтгая. За өнөөдөр Арс намын үндсэн дүрмийн хороо хуралдсан байгаа. За үүний өмнө та бүхэн мэдж байгаа Арс намын улс төрийн зөвлөлд хуралдаж, улсын хурлын Арс намын бүлэгт засгийн газарт хариуцлага тооцох тухай одоо чиглэлийг өргүүлсэн гэдгийг бас энд сануулъя. За ингээд өнөөдрийн өглөөний хуралдсан Арс намын үндсэн дүрмийн хорооны тогтоол 2018 оны 12 сарын 3-ны өдөр дугаар 11 дүгнэлт гаргах тухай Арс намын үндсэн дүрмийн 5 дугаар бүлгийн 5-21-17, 5-21-19, 3 дугаар зүйлийн 3-5-4, 3-9-ийн 3-4, 6 дугаар бүлгийн 6-2-4, 6-2-6 дахь заалтуудыг тус үндэслэн тогтоох нь Арс намын үндэсний бодлогын орны гишүүн Ж Бацаандаг Арс намын үндсэн дүрмийн 3 дугаар бүлгийн 3-9-1-15, 3-9-1-18 дугаар заалтуудыг зөрчсөн болгоёг тогтоосгоо дарга нарийн бичгийн дарга гишүүд гэсэн ийм нэг тогтоол байна. Дараагийн тогтоол Арс намын үндсэн дүрмийн орны тогтоол дугаар 10 дүгнэлт гаргах тухай. За тогтоох заалтууд нь бол адилхан. Арс намын үндэсний бодлогын орны гишүүн Эл Болт, Д. Бурат нарыг Арс намын үндсэн дүрмийн 3 дугаар бүлгийн 3-9-1-18 дугаар заалтыг зөрчсөн гэдгийг тогтоосгоо дарга нарийн бичгийн дарга гишүүд гэсэн ийм шийдвэрийг гаргаад Арс намын даргад тогтоолын төслийг хөргүүлсэнийг мэдгэж байна. Ингээд энэ Арс намын үндсэн дүрмийн орооны тогтоолыг үндэслээд Арс намын даргын одоо тушаал гарсан байгаа. За тушаалыг бас танилцуулъя. За Арс намын даргын тушаал 2018 оны 12 сарын 9-ний өдөр, 3-ны өдөр. За сахилгын шийдвэр номдох тухай Арс намын үндсэн дүрмийн 3 дугаар бүлгийн 3-9-1-18, 3-9-ийн 3-3, 5 дугаар бүлгийн 5-17-1, 5-21-19 дахь заалт үндсэн дүрмийн орны 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн дүгнэлт гаргах тухай 10 дугаар тогтоолыг тус үндэслэн тушаах. 1. Жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих сангаас олон 10 тэрбум төгрөгийн нэг хөнгөлөлтөд зээлийг авч завшилсан засгийн газрын гишүүдэд өгцөөлөх саналыг улсын хурлд оруулахаас удаа дараа татгалзсан ерөнхий сайд үүсгэхэд улс төрийн хариуцлага хүлээдэг тухай Арс намын улс төрийн зөвлөлд улсын хурлд Арс намын бүлгийн шийдвэрийг зөрчиж засгийн газрын тусгай сангаас олон 10 тэрбум төгрөгийн нэг хөнгөлөлтөд зээл авсан засгийн газрын гишүүдийг дэмжсэн сан гаргасан тул Муратад Арс намаас төрийн сонгуулийн түвшин эрхийг 4 жил хүртэл хугацаатаагаар хасах сахилгын шийдвэр хүлээх гэсэн үг. 2. Энэ шийдвэрийн бэлтгэл хяналтын ажиллагааг Арс намын ерөнхий дэргэдийн дарга туван даатгасгаа энэ нэг тушаал байна. За хоёр дахь тушаал нь мөн утга нэг одоо ийм зөрчил гаргасан тул одоо Эл Болтод Арс намаас төрийн сонгуулийн түвшин эрхийг 4 хүртэл жилийн хугацаатаа хасах сахилгын шийдвэр номдуулсгаа. 2. Энэ шийдвэрийн бэлтгэл хяналтын ажиллагааг Арс намын ерөнхий дэргэдийн дарга туван даатгасгаа гэсэн ийм тушаал гарсан. За 3 дугаар тушаал нь сахилгын шийдвэр номдуулах тухай Арс намын үндсэн дүрмийн 3 дугаар бүлгийн 3-9-1-15, 3-9-1-18, 3-9-3-3, 5 дугаар бүлгийн 5-17-1, 5-21-19 дахь заалт үндсэн дүрмийн орооны 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн дүгнэлт гаргах тухай 11 дугаар тогтоолыг тус үндэслэн тушаах. 1. Жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих сангаас олон 10 тэрбум төгрөгийн нэг хөнгөлөлтөд зээлийг авч завшилсан засгийн газрын гишүүдэд өгцөөлөх саналыг улсын хурлд оруулахаас удаа дараа татгалзсан ерөнхий сайд үүсгэхэд улс төрийн хариуцлагыг тухай Арс намын улс төрийн зөвлөл улсын хурлд Арс намын бүлгийн шийдвэрийг зөрчиж засгийн газрын тусгай сангаас олон 10 тэрбум төгрөгийн нэг хөнгөлөлтөд зээл авсан засгийн газрын гишүүдийг дэмжсэн санал гаргасан
намын нэр хүнд эв нэгдэл үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх зүйлс хийсэн бол Батцаандаг намын гишүүнээс 4 жилийн хугацаатай хасцгаа. Хоёр энэ шийдвэрийн бэлтгэл ялдаж ажиллахыг Арслан Мэргийн önчөндөө тугаан даргасгаа гэсэн 3 тушаал гарсан байна. Ингээд энэ тушаалууд гарснаар өнөөдрөөс эхлээд одоо Улсын хурлын гишүүн Батцаандан бол өнөөдөр Арц намын гишүүний бүртгэлээс асагдж байна. За Болд гишүүн, Мурад гишүүн бол одоо 4 хүртэх жилийн хугацаанд Арц намаас улс төрийн болон төрийн сонгуульд болон дөрвөн даргын тушаал дээр сонгуульд болон төрийн 4 хүртэх хугацаатай төтөлзүүлж байгаамаа. За ийм шийдэл улс төрийн шийдвэр гарсан. Энийг одоо та профессор мэдээж байна. Асуулт За зэрэг юмнаас 2 асуулт байна. Тэгэхээр энэ 3 хүн чинь гуруулаа хөрсгөн хасаад хоёрын цоор дэвшиг хэрхийг хасж байгаа нь ямар учиртай ялгартай байгаа юм шүү. Хоёрдугаарт Алтан үеийн засгийн газрыг 2014 онд огцруулахад бүлгийн дарга Эрдэнэ бат огцруулахыг дэмжиж гар үсэг зурсан. Эрдэнэ гишүүн байхгүй болсон байсан тийм. Тэгэхээр засгийн газар тэр тухайн үед бол бас энэ бүлгийн шийдвэрийн эсрэг гэдэг ийм зүйл яригдчихсэн. Тухайн үед яагаад гэвэл хариуцлага тооцогдоогүй. Өнөөдөр цаг үеийн нөхцөл байдлын хувьд бол өнөөдрөөр асуудлыг ярина. За 14 оны асуудал бол 14 оны асуудал. Өнөөдөр би өөртөө чинь Батцаандан гишүүний ярьцлага харсан л да. Тэрэн дээр ярьж байлаа. Тухайн үед Алтан үеийн засгийн газрын огцруулах асуудал дээр хэн ч оролцоогүй. Ганцхан хүн гар үсэж орсон тэр Батцаандан өөрөө. Тэг. Одоо надад энэ баригдан байна л да. Энд ингээд ардын намын гишүүдтэй хамтраад ганцхан Батцаандангийн гар үсэг байна. Өөрөний гар үсэг байхгүй. Улаан цай ингэж одоо эрүүл мэндийн хэрэгслээр бодлоо ярьж харахгүй л дээ. Жирд матын гар үсгийг дээр маттай андуурсан байл л дээ. Ийм хэлмээр нэгдвэл хоёрдугаарт одоо энэ вэжлд Батцаандангийн гар үсэг сурцсан. Хаяарва гишүүний бланкн дээр зурсан ардын намын гишүүдийн дунд ганцхан Батцаандангийн гар үсэг байна. Аливаа үйл явдлыг нотлох баримтаар нотолж асуудалд хандах ёстой. Тэрнээс биш ургуулж бодоод юм уу төсөөлж хараа асуудлыг шийддэг тийм хууль хэрэгцээ Монгол байхгүй. Тийм учраас өнөөдөр ерөн зур өнөөдөр аливаа үйлдэлийг ч тэрийг хаацаалахын тулд өмнөх ойдох юмыг ухацсөхөө тэгээд тэрийг баахан удлаа тайлбар зүгээд яриад байх нь бол өөрөө ёсцон гомчид дээр одоо утга учраа өгсөн нэг тийм сайн зүйл биш л дээ. За нэгдүгээр, хоёрдугаар тэгвэл өнөөдөр Болд гишүүн, Мурад гишүүний хувьд бол яг энэ санал өгөх үйлдэл хийсэн. За Батцаандан гишүүний хувьд бол 3.9-15 буюу намын эв нэгдэл, за намын нэр хүнд дотоод асуудалтай холбоотой асуудлаар одоо хил мэдээлэл олон нийтэд хандах ингэсэн тохиолдолд Арц намын гишүүнд шууд намаас хасах шийдвэр ногдуулдаг үндсэн төрийн заалттай. Тийм учраас өнөөдөр Батцаандангийн хувьд бол 2 удаа буюу одоо энэ намын эв нэгдлийн эсрэг намын дотоод асуудлаар хил мэдээлэл олон нийтийн хэрэгслээр удаатаар хандсан гэдгээр хоёрдугаарт эсрэг санал өгсөн гэдэг ийм 2 үйлдэл дээр нь намын гишүүнчлээс хасах шийдвэр ногдуулж байгаа. Нөгөө 2 дээр нь болохоор намын эсрэг одоо тэр гарсан шийдвэр эсрэг санал өгсөн гэдгээр нь одоо улс төрийн албан тушаалны дэвшилхийн 4 хүртэл жилээр одоо хасах ийм одоо шийдвэр ногдуулж байгаа. Ийм 2 ялгууртай шийдвэр. Үний үйлдэлсэн буюу одоо зөвшөөрсөн гэм буруутай үйлдэл нь тохирсон дарсан шийдэл ногдуулж байгаа нь өөрөө шударга зарчмаа. За асуулт байна эгэлтлээз. За өнөөдөр яг энэ одоо намын гишүүнээс хасах тухай ярьж штеп. Их хурлын гишүүн бол тухайн тойрны сонгогчдын төлөөлөл. Гэтэл өнөөдөр ингээд шийдвэр гаргасныхын төлөө энэ хүмүүсийг намаас хаснаа гэдэг чинь өнөөдөр Монголын төрийн дээр нам гэдэг энэ улс төрийн байгууллага гарч ирсний хамгийн тод жишээ болж байна л да. Өөрөөр хэлэх юм бол энэ хүмүүс бол нийт сонгогч, тухайн сонгогчдынхаа эрх ашигын төлөө ажиллах ёстой байтал өнөөдөр нам гэдэг байгууллагын төлөө яг энэ сонгогчдынхаа эрх ашигын төлөө ажиллаж чадахгүй, шийдвэр гаргах төвшөнд оролцож чадахгүй. Ийм нөхцөлийг өөрөө ардчилсан гэдэг энэ нэр хаягтай нам өнөөдөр гаргаж байгаа нь бас жирийн одоо хүмүүсийн хувьд жоохон эмгэнэлтэй харагдаж байна. Энэ дээр тайлбар өгч байна. Хатхан чи энийг дэндүү сайн мэдсэн тааш дууган бол.
л. Тэгээ ийм юм ярьж байгаа ч би гайхаж. Өнөөдөр намайг одоо үгүйсгээд төрийг үгүйсгээд юм ярьж байгаа болсод би гайхаад байна. Намгүй төр гэдэг юм сүүл үед нийгэм их хүчтэй явж байна л да. Намгүй төр байгуулсан улс орн дэлхийд хаана байгаа л жишээ хэлдэг. Байхгүй ганцхан засаг байдгийг хаад засаг байдгийг. Нэг хүний даргууллыг авторитар дэглэлд огцсон улс орнуудад намгүй төр байдгийг. Хэрвээ парламентыг арчлан баталгаа гэж харж байгаа бол парламентыг бүрдүүлдэг субъектууд нь намууд байдгийг. Өнөөдөр улсын хурлын болон орон нутгийн сонгуульд оролцохдоо намууд мөрөө хөтөлбөрөөр дэвшүүлж, нэр дэвшигчтэй дэвшүүлж оролцдгийг. Тэгээд тэр үр дүнгээрээ суудл авдаг. Өнөөдөр нэг өөрөөр энэ хүмүүс арц намын нэрээр улсын хурлын сонгуульд нэр дэвшсэн. Өнөөдөр бол арц нам улс төрийн шийдвэрийг гаргасан. Арц намын үндсэн дүрмийг хүлээж энэ намын гишүүн болж өнөөдөр явж байгаа. Хэрвээ энэ дүрмийг биелүүлэхгүй гэж байгаа бол тэр хүн иргэн нээлттэй шүү дээ. Зүгээр шууд гарлаа гэж гараад гишүүнийхээ иргэнийхээ эрхийг эдлээд бүр их бий. Энийг бол арц нам боогоогүй шүү дээ. Бид өнөөдөр альва байгууллагын дотоод журамчтай юм байдаг. Жишээ дараа Eagle Tree-ийн дотоод үйл ажиллагаа журам гэж байдаг үстэй. Тэгээд журмаа удаадаар зөрчөөд байгаа нь яах вэ? Дараа Eagle. Хүний эрхчлөлөөгөө дураар дөрвүүлээд авах. Альва юмд чинь тодорхой хэмжээний хязгаар байдаг юм аа. Тийм учраас бид өнөөдөр улс төрийн намуудын тухай хууль, улсын дээжмэд бүртгүүлсэн үндсэн дүрмийнхаа хүрээд бид өнөөдөр холбогдох арга хэмжээг авч байгаа. Тэрнээсээ бид өнөөдөр арчлыг ямар нэгэн байдлаар арчлал гэдэг чинь анархизм биш юм аа. Хийн дуртаар үйлдэлээ хийгээд нийгмийг бужигмуулаад явуулдгийг арчил гэдэг юм аа. Өнөөдөр сахилах хариуцлагыг бид арчил гэж харж байгаа. Бусдын эрхийг хүндэтгэж өөрийнхөө эрхийг хязгаарлах нь өөрөө арчлын үндсэн зарчим. Тийм учраас би бол өнөөдөр таны арц намыг үнэлэх гэдэг санал нийлэхгүй байна. Харин арц нам өнөөдөр эл дод нээлттэй шудрах энэ зарчмаа барьж ажиллаж байгаа энэ нам гэдгээ бол өнөөдөр ахаас хэлмээр байна. 25 төлөвлөлтөд 8 гишүүнтэй өнөөдрөслөө. Бүлэг өнөөдрөслөө 8 гишүүнтэй олж ингэж бол. Уучлаарай микрофон асуугаад авчихсан. 25 төлөвлөлтөөс нэг 2 асуулт. Яваа аль хэдийгээс ярьж байгаа гэдэг асууж төгөө. Вэрчтэй дараа. За. 25 төлөвлөлтөөс энэ намын бодлого яагаад байгаагүй юм бол энэ нэр бүхий 3 гишүүнийг бас засгийн газрыг огцруулах асуудал дээр Конопо нэр үнэлсэн гэдэг ийм мэдээллүүд яваад байна л да. Ямар нэгэн тайлбар байх уу? Зүгээр яагаад намын шийдвэрээ дагаагүй бол одоо өмнөөс нь би тайлбар өгч мэдэхгүй байна. Зүгээр янз бүрийн юмуд яригдж байгаа асуудлууд бий. Зүгээр нотлох асуудлуудын анхан өнөөдөр өрсөхгүй ерөнхий сайдын зүйл хийж байгаа үнэн зам тээврийн дөрөөр хэмжээнд арга хийж байгаа тэр яам дээр нөхөн амны яриг гараад буу юм болоод тэгээд огцроод уг нь одоо огцроод явсан буцаад засгийн газрын тэргүүнийхээ зөвлөх болоод түрээд ирдэг бол бас л ёсцсон үед бол харахад бол тийм их сайн зүйл харагдахгүй байгаа юм л да. Нөгөө талдаа Бацаандагийн бас нэг ахын Хохотын дэд консулаар саяхан томилогдсон бас үнэн шүү дээ. Ингээд үнэн гэдээ яриад бүх юм үнэн болох юм. Бацаандагийн эхнэр нь бас нүүрсний тээвэр хийдэг үнэн шүү дээ. Тээврийн компани шүү дээ. Eerвэл бас үнэн. Дээр нь өнөөдөр манай болд гишүүн богд банктай үнэн шүү дээ. Гэхдээ энэ бүгдийг яг энэ одоо үйл хэрэгт холбогдуулж яг энэ одоо чиглэлээр одоо ямар нэгэн ашиглалтын зөрчилтөй яриад өгөх хийсэн үг бол хэлж мэдэхгүй. Зүгээр хийсэн байхыг үгүйсэхгүй. Гэхдээ цаг хугацаа аливаа юмны одоо шударга шүүгч байдаг гэдэг утгаар цаг хугацаа харуулах баха. Монгол лизээс нэг асуулт байна. Монгол лизээс. Зандан гишүүнүүд бол арц намын нэрийн өмнөөс нэр дэвшиж сонгогдсон шүү дээ. Одоо ингээд намын гишүүнчлээс хасчихаар ардчихсан. Энэ гишүүн одоо яг улсын хурлын гишүүн. Энэ хууль зохицуулалт байна уу? Эвэлзэд болж байна. Нэгэнт улсын хурлд нэр дэвшиж сонгогдсон бол тухайн гишүүний одоо мандат ирэх бол хэвээр хадгалагдана л да. Ягаад гэвэл түрүү манай отхон сэтгүүлч асуусан нэг асуултын нөгөө талд нь бол тухайн гишүүн ард түмнээс сонгогдож байгаа
бүх ордны илчлүүлэгч болохоор сонгогдож гарч ирсэн юм уу? Бүрийн эрх нь бол өнөөдөр хадгалагдаад үлдэн ямар нэгэн нам бүлгийн харьяалалгүй сул гишүүн болж үлдэх юм. За. Ардын намын 65 гишүүнтэй ардын нам дотоод хагалан ардчилсан нэг халдварлаа та. Албан тушаалын төлөөх алцаа ардчилсан нам ингээд 2 хуваатчлаа. 9 гишүүнтэй ардчилсан нам. Ив зүгээр болоод дочор зүг олж болоогүй юу? Нэгт. Тэгээ ингээд харахад нам гэсэн 2 зүйл биш нэг ашиг сонирхол яваад байна аль аль талдаа. Энд дээр л тав гаргалт байна. Яг зөв ерөнхийдөө нам 2 хуваагдж байгаа байхгүй. Манай намд бол булаацалтад байх хэрэг лад шал байхгүй. Ашиг сонирхож байхгүй. Өнөөдөр сөрөгчний үргээ гүйцэтгэж явж байгаа улсыг хурлдах гэсэн гишүүн. За тодорхой аймагт дүүргүүд дээр үйл ажиллагаа явуулж байгаа тухайн орон нутгийн иргэдийн хуралд үйл ажиллагаа явуулж байгаа стамын төлөөлөгч нар одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Энд бол ямар нэгэн эрх ашиг, эд хөрөнгө, эрх мэдлийн одоо булаацалдах ямар нэгэн хагалдах зүйл харсан байхгүй. Зөвхөн өнөөдөр хувь хүний ёс суртахуун, ёс зүй гэрэл асуудал яригдж байна. Одоо энэ 3 гишүүний хувьд бол магадгүй үзэл бодлороо ч юм уу эсвэл ямар нэг өөр төрөө яриад байгаа янз бүрийн шалтгаанаар ийм үйлдэл хийсэн байхыг бол үүсэхгүй. Зөвхөн яг нам доторх бол ямар нэг одоо хагарал байхгүй гэдэг тавьчлалтай хэлбэр байна. Би энэ дээр нэг юм хэлмээр байна. Яг албан тушаалын блогт байхгүй шүү дээ. Та бүхэн нэг зүйлийг анзаарсан байна. Энэ хувь хүний өөрийнх нь үзэл бодлын асуудал манай ардчилсан намын өөрийнх нь энэ үзэл баримттай маш их зөрчилдөөнтэй явдаг. Би зөвхөн нэг ингэж зүйлийг бүлгэл гэж яриад байдаг. Тэр бүлгэлс нь хий. Нийгмийн баялаг бүтээгч өнөөдөр бүлгэл юм уу? Нэг эсвэл энэ улсын төсвөөс энэ жидүү нэрээр ч юм уу, Эрдэнэтийн тайвнаар ч юм уу, бөөн зохион байгуулалтаа хулгай хийгээд байгаа нь бүлгэл юм уу? Ардчилсан намын үндсүүд нэг л юм байдаг. Ардчилсан нам бол чөлөө зах зээлийг дэмждэг нам. Ардчилсан нам нийгмийн баялаг бүтээгчдийг дэмжиж чинээлэг эрхтэй болохыг зорддог нам. Ардчилсан нам өнөөдөр нийгмийн бүх одоо энэ сайн сайхан бүтээгч нарыг бүгднийг харанхуй хулгайчаар дуудаад бүгдийг нийгэмчлэхийн төлөө явуулдаг нам биш ээ. Энэ нам биш. Өнөөдөр Эрдэнэт хотод хүн бид зүгээр шуудхан хэлээ. Энэ чөлөө зах зээлийг дэмжснээрээ нийгмийн баялаг бүтээгчдийг дэмжснээрээ чинээлэг ард иргэдтэй болохын тулд зарчим барьснараа бүлгэл болж харагдах юм бол би уучлаарай гэж хэлсэн. Бүлгэл байх, нийгмийг өмчлөх, шудраг усыг ярих, занал хийх нь энэ ардчилсан намын үндсүүл хизээч байгаагүй, байх ч ёсгүй гэж бодож байгаа. Өнөөдөр энэ харилцаа зөвхөн хоёр хүний, хоёр улс төрчийн хоорондын харилцааны асуудал биш болсон. Өнөөдөр нийгэмд үзэл бодлын уралдааны ялгарл үүсэж байна гэж бид ингэж харж байгаа. Тийм учраас ардчилсан намын их хурл энэ ялгарлыг илүү тод болгох хэрэгтэй гэж би үзэж байгаа. Ардчилсан намын их хурл дээр би ардчилсан намын үндсүүл үзэл баримтлалын тал дээр ярих дээр би энийг төлхөө ярина гэж бодож байгаа. Бид 37 хоног хүсээгүй шүү дээ. Нэг нотогдоогүй зүйлээр бүтгэх доромжлох, аливаа нэгэн хож нэр зүүх, тэрийг яглан, энийг хорин гэдэг, энийг нийтлөө тэмцэнэ гэдэг ийм капиталист, коммунист, тоталитар дарангуйлал, ийм уриалга, ийм тэмцлийг бид нар хүсээгүй. Тийм учраас энэний зааг байгаа гэдэг маш ойлгох хэрэгтэй гэж харагдав. Борд гишүүн Мурад гишүүн хоёр Бацандан гишүүнийг хөөж байгаа бол бат хоёр ч гэсэн хасагдъя гэвэл ам бүлэхгүй болох уу? Дахиад гараад явах юм бол тэр хоёр гишүүний хувьд хэрвээ аль нь ч 9 гишүүнүүдээ хэн ч гэсэн энэ Бацанданд одоо явж байгаад би харъяг бол нэг л дээ. Энэ Ардчилсан нам ямар нэгэн одоо тухайн хүн өөрөө өсөлтөө гаргаад явах юм бол нээлттэй. Инглээгээд Ардчилсан нам өнөөдөр бүлэггүй болох нөхцөл үүссэн ч гэсэн бид байсанаас орохгүй. Шүрэгшүүд энийг асуух. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудал том юм уу? 60 тэрбумын асуудал том юм уу? Ноцтой асуудал, аль нь ноцтой асуудал? За би харин энийг өөрөөс ч асуусан байна. Яагаад гэхээр 60 тэрбум гэдэг өнөөдрийг хүртэл Ардчилсан нам 16 он 60 тэрбумын асуудлыг анх гаргаад тавьсан. Төрийг
худалдаж авч जैन, төрийг үнгүүдүүлж जैन, төрийг хууль бусаар авах гэж जैन гэдэг энэ асуудлыг маш олон удаа гаргаж тавьсан. Сүүлд хууль эрхлэлтийн мөнгөшний байгууллагад арц намын нэг асуудал тавьсан. Харамсалтай тухайн үеийн өнөөдрийн одоо хүчинтгэл үйл ажиллагаа болж байгаа бүх хууль эрхлэлтийн байгууллагууд энэ бол батлагдахгүй байна. Энэ мод үйл явдал болоогүй байна гэсэн ийм л хариулт өгсөн. Одоо ч хэвээрээ байж байгаа. Одоо арц намын байр суурь одоо удахгүй гарна. Энд ямар байр суурь гарах вэ гэдэг би зүгээр урьдчилаад миний хувийн хувьд харж байгаа зүйл юу гэхээр өнөөдөр сая 5 дахь өдрийн улсын хурлын нэгдсэн чуулган дээр Монгол улсын ерөнхий сайд Монгол Ардын намын дарга Хүрсэг гэдэг хүн 60 тэрбум үнэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хэрвээ 60 тэрбумын энэ одоо үйл явдал үнэн юм бол энийг нэгдүгээр Хүрсэгт нотлох ёстой. Хоёрдугаар хэрвээ үнэн юм бол Монголын төрийг хууль бусаар авснаа хүлээн зөвшөөрч байгаа юм бол өнөөдөр Монгол Ардын намаас нэр дэвшиж улсыг сонгогдсон 65 гишүүн аймаг нийслэл дүүргүүдэд сонгогдсон Ардын намаас сонгогдсон бүх иргэдийн хурлын төлөөлөгч нараа эргүүлэн татах ёстой. Хүрсэг өөрөө шудраг осыг би тогтооно гэсэн. Үнэхээр шудраг осыг тогтоох юм бол яг энэс эхлэх ёстой. 60 тэрбумын үр дүнд гарч ирсэн төрийг хууль бусаар авсан этгээдүүдэд эргүүлэн татах ёстой юм байна. Энэ нам өөрөө улс төрийн хариуцлага хүлээх ёстой. Хоёрдугаар өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас лоурис дээрээс этгээдүүд зүгээр өгч болохгүй. Нэг гинтэргийг нөгөө гинтэргээр барьцаалах замаар цайруулах оролдлогыг хийж ирэх байхгүй. Хэнд ч иймэрх байхгүй. Тэр тэрбум турмаар хулгай хийсэн этгээдүүд яхаараа 60 тэрбумын нөмөр дор тэр нэрэн дор зүгээр өгөх ёстой гэж юу бол зөвшөөрөхгүй. Тийм учраас тэр жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас хулгайс этгээдүүд хариуцлага хүлээх ёстой. Гуравдугаарт энэ жижиг дунд үйлдвэрлэлийн сан зохион байгуулалттай төрийн эсрэг гэмтэр гэж үзэх үндэслэл харагдаад байна. Монгол улсын ерөнхий сайд Монгол Ардын намын дарга энэ хэргийг мэдээгүй гэдгийг би ерөөсөө энд бол огт итгэхгүй. Өөрийнх нь танхимын сайд энэ жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас олгосон энэ мөнгийг яг тэгшхэн хуурсан байгаа байхгүй 950 сая 950 саяар тэрбум маань ингээд 500 хамгийн багтаа 500 саяар хуурсан байна. Ямар төсөл гэхээр ийм төсвийг одоо өнөөдөр ийм ижил төстэй ийм олон төслүүд байдаг юм байна. Жижиг үйлдвэрлэлийн сан ч төсөлтөөр үзлэж олгогддог зээн шүү дээ. Тэгэхээр 950 сая төгрөгийн төсөлд тийм маш олон төсөл нэгэн зэрэг болсоо гэдгийг хэлэхээр гайхаж байна л да. Энэ бол зөвхөн төгсгөн ойлгох зарчмаар энэ мөнгийг тараасан байна. 76 дайрагтай жижиг мажигтаараа сонгуульд орно гэдэг энэ хэдхэн сарын яригдж эхэлсэнтэй бид энэ одоо байгаа тогтолцоогоор орно гэдэг. Тэгээд ийм их мундаг нэрвэнтэй байгаа багтаа гэж бодчихсон чинь жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас тэр одоо жижиг дайргуудад нэт дэвших гэжсэн улсуудаа санхүүжилт өгөөд нөгөө мөнгөөр өвчтөг ажиллаад эхлүүлсэн байсан юм байна. Би бол тэгж харж байгаа. Тэгж хардж байгаа. Тэгэхээр өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэлийн санг дээрэмдсэн маш олон мянган иргэд айл өрхийн боломжийг хулгайлсан. Монгол орны хөгжлийг хулгайлсан. Тэр хулгайчтай тэмцэнэ. Тэр 60 тэрбум гэдэг юмар хаацаалах гад хэрэггүй. Одоо ингэ жишээ жидүүчдийн асуудлыг тавихаар энэ одоо 60 тэрбумын талах байна. Одоо эсвэл бойлолтоо. Бид хамгаалахаар жидүүчдийн энэ жидүүч юм байна. Гэхдээ тийм байхгүй шүү дээ. Энд Монгол Ардын намын дотоод зодоо манай намд хамаагүй шүү. Өнөөдөр Монгол Ардын нам 2016 онд улсын хурлын болон орон нутгийн сонгуульд дэвшиж орохдоо дэвшүүлсэн сонгуулийн амлалтыг өнөөдөр арч нам нэгж байгаа. Тэрний хариуцлагыг нэгж байгаа. Өнөөдөр даалгын ханшийг арга, өнөөдөр бензин шатхууны ханшийг арга, өнөөдөр улс оронд байгаа амьдрал энэ ард иргэдийн амьдралыг харалтай. Нөө шудраг хүний төлөө төвчдөг нөгөө Хүрсэг сайд маань өнгөрсөн жил 3 сар юу хийвэ? Нодлон 17 оны 9 сард үстэй Хүрсэг засгийн газар гардаг чинь. Тэгээд бид бас манай арс намын 9 бүлгийн 9 гишүүн энэ Хүрсэгийг шудраг ажиллах юм байна, мундаг хүн юм байна гэж дэмжсэн шүү дээ. Бид нар өсөөлөө саналаа өгсөн шүү. Тэгээд ерөнхий сайд болгож өгсөн шүү дээ.
Тэгээ ерөнхий сайд болж гарчаад жил 3 сар юу хийвэ? Тэр яриад байгаа нэр чадхууны үйлдэл гэдэг юм чинь айл 12-аас 16 оны үед эквалтыг улсын хурлын дарга байх үед тэр одоо энэ дэлхийн ерөнхий сайд чимэрлэн нөгөө мото үйлдэлээ. Тэр нөхөр ирээд энэ их хурлын дахин энэ нэг тэргүүн гэж авчаад явсан. Монгол улсад. Тэг. Хөрсөх энэ ч олчаагүй шүү дээ. Тэр мягны өмчлийн сэдвийн сангийн шугамар олгогдох 300 сая доллар тэр цэвэр саар усны асуудал шийдэх мөнгө чинь айл бүрт ах トゥ угийн засгийн газрын шийдэх асуудал шүү дээ. Энэ цэвэрлэх байгуулагчийн асуудлыг чинь өмнөх Эрдэнэтийн засгийн газрын үед Хятадын засгийн газар шийдсэн асуудал шүү. Тэгээ өнөөдөр одоо манай өмнө шударгын төлөө амиа өхөөс буцахгүй явж байгаа ерөнхий сайдын ярьж байгаа 3 ажил ерөөсөө энэ 3 ба өөр юу ч байхгүй та асуугаарай. Энэ 3 ажлыг ярьж байгаа. Хүний юмар хүрдэгнээр яваад байгаа. Өөрөө санаачилсан, өөрийнх нь ихлүүлсэн яг ямар ажил байна? Байхгүй. Тэгээд өнөөдөр ямар PR явж байгаа гэхээр ерөөсөө шударганы төлөө тэнцэх ганцхан нь хүрсэхгүй гэдэг нэг ийм юм яваад. Сэргийн хүн ингэж л бодлоохгүй сэргийн сургууль төгсдөг юм ээ. Цэгт нэг жил ажилласан байхгүй. Тэгээ яхаа хондоо очиж үзээ хондоо олсон. Та судлаад үзэхгүй тий. Өртмөтөр бас нэг асуулт байна. Одоо улсын хурлын дарга инх болдог огцруулах асуудал ярив. 32 гишүүн бойкот зарласан. Танаа хариуцлага тооцсон 2 гишүүн байна. Тэгэхээр ардсан намын бүлгээс сүр хүчнийхээ үргийг энэ их хурлын даргаыг огцруулах асуудал дээр бас хэрэгжүүлэх үү? Байр суурь дээр байх уу? Их хурлын даргаыг огцруулах асуудлыг нэрвэн гишүүд тавьсан л да. Гэхдээ хуулийн дагуу тавих хэрэгтэй. Одоо хуулийн хүрээ бол хязгаарлалт бүгд мэдж байгаа. 60 тэрбумтай холбоотой асуудал дээр ардсан намын бүлэг байр суурь хээрээ яваадыг сая Эрдэнэ гишүүн хэлжлээ. Бид хээрээ байгаа. Энэ 60 тэрбумаас улбаасан энэ асуудал чинь энэ жижиг дунд үйлдвэрлэлийн сангийг бөөнөрөө зохион байгуулалтаар улаалахад нөлөөсөн гэж бид үзэж байгаа. Асуудлыг хэрэв дараатаа бид нар ярих ёстой. Хариуцлага орж ирсэн шатн дээр нь яг хуулийн дагуу бид шийдэх ёстой. Ардчилсан нам бол үндсэн хуулийн захирагдаж өнөөдрийн хуулийн захирагдаж ажиллахаас биш сэтгэлийн хөөрлөг нэг бүтэц дормжиж хууль бус үйл ажиллагаа явуулах эрх байхгүй. Хүн болгоо яриад бол юу гэж ярьж болно. Тэгмээс бид энэ байр суурь дээр байгаа гэдэг хэлье. Ер нь бол нийгмийн хандлага саяны улс төрийн хямралаас шалтгаалж эрх баригчдын энэ хөрөсөгийн энэ мээгондын инх бол даргыг нэр хүнд бол унсан гэдэгтээ бол бид санал нэгдэж байгаа. Би энэ улс төрийн хямралыг арилгахад энэ хоёр хүн энэ улс төрийн одоо том намыг эрх баригчдын намыг манлааж байгаа энэ хоёр хүн энэ улс төрөөс холдоод өгөөсөө гэж би чин сэтгэлээс хүсэж байгаа. Ягаад гэвэл энэ ард түмэн жоохон нурууг нь амар тайван байлгана. Бид улс төр ярьдаг биш, улсынхаа эдийн засгийн хөгжлийг ард түмэндээ хүртээлтэй байх тухай асуудал ярина. Түүнээс ч нураах, хураах, хорих, ярлах тухай асуудлаар бид нар бүтэн 2 жил гарan ярьлаа. Эцсийн үр дүн өнөөдөр ийм өснө. Энэ хүнсүүд удирдлагууд буруутай гэж би ингэж харж байгаа. Нэг зүйл нэмээд хэлчихье. 32-ийн бүлгийн гэдэг одоо 32-ны гараас ихтэй ороод ирсэн манай хоёр хүн нэмж гараас орсон асуудал өөрөө хууль бус үйлдэл явж байгаа. Бид юу гэж харж байгаа гэхээр өнөөдөр хуулийн дагуу улсын хурлын дарга инколтыг огцруулах хууль зөрчсөн гэдгийг тогтоогоод үндсэлцээс дүгнэлт гараад орж ирээд сандралд явах юм бол инколтыг огцруулах тал дээр арс намын байр суурь хэвээрээ байх нь. Бид бол огцруулах дээр л конопотаа эргэлзэх хэрэггүй. Хууль бус юм дээр бид оролцохгүй. Өнөөдөр улсын хурлын даргын хууль зөрчсөн эсхийг үндсүүлэлтээс тогтоо эсвэл өөрөө өргөдлөө өгч огцрон ийм л асуудал байна. Тэгэхээр бид өнөөдөр аливаа асуудал дээр бас хууль дүрмийн хүрээнд хандах хэрэгтэй маа гэж бид хэлмээр байна. Бацандан гишүүн улсын хурлын даргаыг огцруулах асуудыг байнг тавьжсэн л да. Тэгээд та болохоор тэр асуудал нь болохоор хууль бусаар хийж байна. Ер нь бол улсын хурлын гишүүд нийт иргэнний одоо нийт улсын эрх ашиг зүйцэлтнээс тангараг өгдөг гэж та одоо ардсан намын дүрэнд үйлчлэггүй гэдэг нь харж байна. Ер нь яг Бацандан гишүүн
арчс нам хахан мотографтаар яг ямар ажлуудыг хийчихсэн юм бэ? Энийг санах юм бол таныг хоёр удаа шүмжсэн үү? За чи юу гэж дүгнэх бол өөрөө дүгнэж. За би одоо чиний юу гэж дүгнэхийг бол заамаар байна. Чи өөр ярьснараа дүгнээд явна уу яа. Ямар ч байсан би дөрөв хэлдэг үг хэлсэн. Өнөөдөр нам гэдэг бол улс төрийн шийдвэр гаргадаг байгууллага. Бацаандан гэдэг хүн бол арц намасны дэвш улсыг одоо сонгуульд орсон. Өнөөдөр нам гэдэг юм бол өнөөдөр Монголын парламентыг бүрдүүлэгч улс төрийн намууд байгаа. Улс төрийн намуудын төлөвшөл хэр сайн байна? Улс төрийн намуудын бодлого хэр зөв байна? Тухайн улс орны парламент төрийн бодлого зөв явуулдаг. Маш олон улсын жишээ энд байгаа. Намгүй ямар нэгэн дураараа авиралдаг ганцхан төр байгаа шүү дээ. Тэр нь юу гэхээр хаан засаг буюу дарамгуулын нийгэм. Өөр ямар ч нэг хариуцлагагүй асуудал байдаг юм аа. Тийм учраас өнөөдөр хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар би ард түмний төлөөлөлд цээжэд илдэг юу дуртайгаа хийж болно гэж бодож байгаа бол тийм юм байдаг юм аа. Ямар нэг юм чи хэмжээ хязгаар их байдаг. Баярлалаа.